Сэргэлэн хараат уулааран өгүүлсэн Сэргэлэн нутгийн зан болон та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй 2024 он маань Сэргэлэн нутгийн зан болон бид бүхний хувьд амжилт бүтээлээр дүүрэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн сайхан жил болж өнгөрлөө. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жил Оронтой аймагта манлайлан ажиллаж 3 жил дараалан 2 дугаар байранд орсон сайхан амжилтаар шинэ оноо өгтөж байна. Улс аймаг орон нутгийн төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг сэргэлэнчүүд бид энэ онд хийж хэрэгжүүлж хүлээн авсан хөрөнгө оруулалтын жилүүд байлаа. Хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас тус дурдвал 160 хүүхдийн бага сургуулийн барилгын ажил улсын төсвүүдэд тусгагдаж энэхүү 2024 онд бүтээн байгуулалтын ажлууд эхлэж ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Сумын төвийн нэгдсэн дулаан хангамж шугам сүлжээний ажил аймгийн төсвийн болон сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж төсөвт 5 байгууллага болон аж ахуйн нэгжүүд маань нэгдсэн дулаанд холбогдоод байна. Бид бүхэн цаашдаа айл өрхүүдэд нэгдсэн дулаанд холбох ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Нэн шаардлагатай мэргэжлэр орон нутагт ирж ажиллах төрийн албан хаагчид зориулсан 8 айлны орон сууцын барилгын ажил маань 24-25 онуудад хийж хэрэгжүүлэхээр аймаг сумын хамтарсан төсвийн хөрөнгөөр ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай явагдаж байна. Ирэх ондоо өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дахин үргэлжлүүлж өнгөрсөн оныхаа амжилтыг баттган ажиллах мөн аймаг сумын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн ахуй үйлчилгээний барилгыг шинээр барихаар аймаг сумын төсвүүдээр тусган ажиллаж байна. Сэргэлэн нутгийн азай буурлууд, аав ээж, ахан дүүс, найз нөхөд, залуучууд, хүүхэд багчууд та бүхэндээ айлчлан ирж буй 2025 онд дэлгээрэн инх хамгаалан айл өрх бүр аз жаргал баяр баясгалаар бэлхэн байхын өвцөйтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргье. Манай сумын ерөнхий боловсролын сургуулийн бага сургуулийн барилга 1961 онд баригдсан. За тухайн үедээ бол одоо аж ахуй аргаар баригдсан чулуун барилга байсан. За мэргэжлийн хэлтийн байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. За ийм учраас одоо орон нутгийн зүгээс 160 хүүхдийн багтаамжтай бага сургуулийн барилгын ажлын зураг төсвийг хийж за шатны аймгийн удирдлагууд болон улсын хурлын гишүүдтэй хандаж за улсын төсвүүдээр хөрөнгө оруулалтын ажлыг тавихаар хөөцөлдсөн. За ингээд одоо улсын хурлын гишүүн, сэргэлэн гишүүний дэмжлэгтэйгээр мөн одоо тухайн үед ажиллаж ирсэн за аймгийн засаг дарга, Бадамсрын даргын дэмжлэгтэйгээр энэхүү ажил маань 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил. За 2023 онд улс буюу одоо 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад батлагдаж за энэ онд бол эхний ажил хийгдэж байна. За 160 хүүхдийн бага сургуулийн барилгын ажил маань бол 2024 болон 2025 онд буюу одоо 2 он дамжиж ашигланд орохоор улсын төсвээр суулсан. За энэ онд бол одоо 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар буюу тухайн ажлын 30 гаруй хувийг хийгдэхээр төлөвлөгдсөн. За энэ хүрээнд бол одоо барилгын ажлууд 40 орчим хувьтай хийж гүйцэтгэсэн байна. За үлдэгдэл ажлууд бол ирэх за 2025 онд хийж гүйцэтгэгдэж за барилга бол ашигланд орохоор байгаа. Аймаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөний санхүүжилтээр болон хувийн хвшлийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр энэ онд одоо Сэргэлэн суманд сумын төв нэгдсэн дулаан хангамж сум шинжээний хөрөнгө оруулалтын ажлууд хийж гүйцэтгэлээ. За аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 520 сая төгрөг, за сумын орон нутгийн хөгжлийн сангийн 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар буюу одоо 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сум шинжээний ажлуудыг хийсэн. За Дутын нуруу ХХ компани санхүүжилтээр за уурын зохны барилга 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ингэж одоо төр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар Сэргэлэн сумын төвд одоо сумын төвийн нэгдсэн дулаан хангамж сум шинжээний ажил хийгдсэн. За энэ хүрээнд бол сумын төсөвт 5 байгууллага нийтдээ одоо 9 барилга байгууламжийг нэгдсэн дулаан хангамжинд холбогдоод ажиллаж байна. Төрийн албан агчдын нийгмийн баталгаа хөтөлбөрийн хүрээнд
орон нутагт ирж суурьшиж ажиллах төрийн албаагчид зориулсан 8 айлын орон сууцны барилгын ажил энэ 2024 онд эхэлсэн. За энэ нь одоо 8 айлын орон сууцны барилгын ажлын хөрөнгө оруулалт аймгийн төсвийн 500 сая төгрөг, сумын төсвийн 220 сая төгрөг буюу аймаг сумын төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 2024-2025 онуудад 2 ан дамжиж хийгдэх хөрөнгө оруулалтын ажил байгаа. За энэ 2024 онд бол Бүжнар ХХ компани худалдаа авах ажиллагаанд шалгарч за барилгын ажлыг 50%-ийг 2024 онд хийж гүйцэтгэсэн байна. За 2025 онд үлдэгдэл 50%-ийн ажлыг хийж 2025 онд бол одоо Сэргэлэн сумын 8 одоо төрийн албаагч нар бол энэ шинэ орон сууцтай холбогдно. За сумын хувьд бол одоо төвлөрсөн дулаан хангамж шугамсалжийн ажилд холбогдсонтой холбоотой 8 айлын орон сууц маань бол сумын төвийн одоо нэгдсэн дулаан хангамжид холбогдно. Тэгэхээр айл өрхүүд маань бол нэгдсэн дулаан хангамжтай холбогдож ингэж одоо хайтаа тухтай орчинд амьдрах боломж бол бүрднэ. За манай баг хөгжлийн төв аймгийн тэргүүний Очир хүрээ 4-р баг, аймгийн тэргүүний Баян 3-р баг ажлын алба байрладаг. Дундаа хурлын том заалтай баг хөгжлийн төв байдаг. Манай багийн төв нь галдулж гаргалгааг шийддэг байсан. Энэ жилээс сумынхаа нэгдсэн дулаанд холбогдоод байна. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр одоо багийн хөгжлийн төвийн халаалтыг шийдвэрлэж өгсөн. Сэргэлэн сумын Баян 3-р болон Очир хүрээ 4-р маань багийн ажлын алба маань одоо сумын нэгдсэн дулаанд холбогдсноор баг хөгжлийн төвд одоо үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдэж байна. За сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд за гэрэлтүүлэг шинээр нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Үүнд Од компани хийж гүйцэтгсэн. За миний ард харагдж байгаа 8 тал цамхаг гэрэлтүүлгийг 8 айлын орон сууцыг төвшиглэн байрлуулсан. 13 цамхаг гэрэлтүүлгийн за цамхаг гэрэлтүүлгээс асч болохын өвдөрсөн сурлаас 29 ламп сольсон байгаа. За годомч 81 гэрэлтүүлгийн 27 толгой сольж сольсон. Сумын төвөнд 4 жилийн хугацаанд бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо. За гэмтэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд төсөвт байгууллагуудаа бүрэн камержуулж дууссан гадна дотны орчныг за энэ 2024 онд бол сумын төвийн годомж нийтийн эзэмшлийн талбайнуудыг камержуулах ажил хийгдсэн. За нийтдээ 9 байршилд 20 ширхэг камерын хяналтыг тавьсан байгаа. За ингээд ер нь бол одоо Сэргэлэн сумын хэмжээнд бүтэн одоо бүрэн камерын хяналтанд шилжиж байна. За энэ онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбайд за миний ард харагдж байгаа нэг том тоглоом суйрлуулсан. Мөн өвдөр хэмжээний тоглоомуудыг засаж гашааг гагнасан. За хөдөөгийн сумдын сургууль цэцэрлэгийн нөхөн жолонг боловсон ариун цэврийн байгууламжаар солих 3 дахь ээлжийн үйл ажиллагааны хүрээнд манай сургууль маань одоо 9 суултуур, 4 шээлтүр бүхий, за дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд орох тусгайс нь 0-тай, багш ажилтны 0-тай, бүр дээрэс нь хүүхэд усанд орох одоо дүүштэйгээр энэ боловсон ариун цэврийн байгууламжийг хүлээж авах гээд байж байна. Энэ ажил маань улсын төсвийн хөрөнгө оруулалтын 480 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр хийгдсэн ийм ажил байгаамаа. Сэргэлэн сумын 2024 оны орон нутгийн хөгжлийн сангаар сургуулийн дотор байрны цахилгааны дотоод монтажийг бүрэн засварласан байгаа. За өмнө манай цахилгааны монтаж маш муу эрсдэлтэй болсон байсан. Одоо энэ шинэ цахилгаан монтажтай болсноороо хүүхдүүд маань ая тухтай аюулгүй нэг нөхцөл нь бүрдэж байгаад баяртай байгаа. За 2025 онд манай цэцэрлэг нь эко цэцэрлэг зорих болох одоо зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр багш ажилчдаа сургалтанд хамруулад байна. Аймаг сумын хөрөнгө оруулалтаар 2024 онд 24 саяын үн бүхий сурагчдын ширээ санал 100% шинжлэгдсэн. За бидэнд сурагчийн 77 ширээ 144 сандал анги удирдсан багшийн 9 ширээг бол шинжилж өглөө. За бидэнд өгсөн одоо энэ ширээ санал бол сурагчдын биеийн онцлогт тохирсон өндөр нам болгодог өнгө үзэмжтэй стандартын дагуу ширээ саналтай болсондоо бид бүхэн бол баяртай байна. За 2024-с 25 оны хичээлийн жилд улсын төрөлцөө олимпиадын 2-ын даваа энэ сарын 14-15-нд болж өндөрлсөн. За математик төрөлд
9-р ангийн сурагч Бэрмэн Чог маань 3-р байрт шалгарч хүрэл медалийн эзэн болсон. За ингээд маш том амжилт гаргаж сум сургуулийнхаа нэрийг өндөрт гаргасан Шавар одоо бас багшны хувьд бахархаж байна. За намайг Мөнх Сүмбэрлийн Бэрмэн Чог гэдэг. Би одоо 14 настай 9-р ангид суралцдаг. 9-р анги сэргэлэн суманда 1-9-р ангид суралцаж байна. Би одоо математикийн багш Сарангэр лагчтайгаа 6-р ангиас эхэлж одоо 4 жил хамтран ажиллаж байна. Би 7-8-р ангид 3 дахь жилдээ төрөлцөө олимпиадад оролцож байна. Тэгээд анхны төрөлцөө олимпиадаас авсан хүрэл медаль авсан их баяртай байгаа. За би 9 жил сургуулийнхаа дотор байранд амьдарч ирсэн. Тэгээд энэ хугацаанд гэршигмэн байлгаж өгсөн. Тэгээд байрын багшуулан жижигрүүдэд талархаж явдаг илэрхийлье. Байрын маань бас тоогоочтой бас их баярлж явдаг. За манай сургууль дээр хүн болох багаасаа төсөл, спорт, авиас, гадаад хэл гэсэн 3 төрөл дээр 5 зүйлийн дугуйланд хичээлж байна. За нийт 5 төрлийн дугуйланд 97 хүүхэд хамрагдаж байна. За авиас хөтөлбөрийн хүрээнд бол зохион бүтээх техник технологийн дугуйлан, за уран зургийн дугуйлан, спорт өрөлт гэсэн ийм 3 дугуйлан хичээлж байна. За энэ 3 дугуйлангийн техник технологи зохион бүтээх хөтөлбөрийн дугуйлан бол дотор байраа түшиглэж явуулж байгаагаараа бас онцгой байна. За зохион бүтээх хөтөлбөрийн дугуйланд үндсэн 5 сурагч, за өөрсдийнхөө сонирхлоор нэмээд 3 сурагч, нийтдээ 8 сурагч бол цэрэг жаргал багшийн чиглүүлгийн дор хичээлдэг. Хүн болох багаасаа төслийн нийт санхүүжилтээр энэ онд за чиглүүлэн ажиллаж байгаа 3 багш маань 16 сая 500 мянган төгрөгийн урамшууллыг авч ажилласан энэ. За багшийн хувьд за нийгмийн асуудал дээр нь ч гэсэн дэмжлэг болсон ийм сайхан төсөл хэрэгжиж байгаамаа. За энэ төсөл маань зөвхөн багшид дэмжлэг болохоос гадна сурагчдын авиасыг нээх, за цааш нь хөгжүүлэх тал дээр бол ихээхэн төлөвлөсөн ийм сайхан төслүүд бол хэрэгжиж байна. Манай дугуйлан болохоор яг гарын доорх материалаар өөрсөндөө тийм сонирхолтой чимэглэл одоо тиймэрхүү төрлийн юмнуудыг байраа чимэглэдэг. Жишээлбэл одоо ийм цэцэг тий баяр ёслолоор цэцэг авчаад тэгээд ингээ гаднахын ингээд авчаад ингээ хаяггүйгээр ингээд аваад янз бүрийн ийм фонны ардах юм чимэглэл хийдэг. За манай сэргэлийн эрүүл мэндийн төв нь эмч ажлын 2 байртай. За энэ болохоор хөдөө орон нутагт ирж ажиллаж байгаа эмч эрүүл мэндийн ажилтнуудынхаа нийгмийн баталгаа болон ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор одоо 7 сая төгрөгөөр эмчийнхээ байрыг засч тогтчулсан байгаа. За мөн нутгийн удирдлагууд маань санал тавьж сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн Намсраа даваагийн наран цэцэг эгч маань амлалтын одоо хүн хамгийн хөгжлүүлдэг өрөөг маань засч одоо янзлъя гэдэг өөрийн хөрөнгөөр 7.5 сая төгрөгөөр одоо үзлэгийн маань өрөөг ийм сайхан болгож засч тогтчулж өгсөн байгаа. За ингэснээр болохоор хүн үзүүлж байгаа хүмүүс ч гэсэн одоо айтаа тухтай үзүүлэхэд таатай орчин бүрдэж тийм ээ одоо энэ өрөө маань бас дулаахан өвлийн цагт дулаахан болсон учраас хүмүүс маань ерөн нэлээ одоо ам сайтай байна. Улс орон нутгийн төсвөөр болон эрүүл мэндийн газрын санхүүжилтээр нийт 28 сая 800 мянган төгрөгийн одоо үйлчлэгээ үзүүлэх болон тоног төхөөрөмжийг байгууллага маань авч одоо шинжилсэн байгаа. За энд болохоор жишээлбэл одоо яаралтай тусламжийн тэрэгцэр энд болохоор яаралтай тусламжаар яг үзүүлэх эм тарианууд болон тусал шингэнүүдийг одоо яг ингэж ялгаж хийснээр хүнд одоо совилгчдын маань нүдэнд одоо ил тод за тэгээд ямар тариг хараас яаж хийх вэ гэдэг бэлэн байдаг учраас энэ маань одоо хамгийн одоо хэрэгцээтэй бас төхөөрөмжийн юуны тоног төхөөрөмжийн нэг болж байгаа. За тэгээд бас энэ хүчил төрөгч өтгөрүүлэгч гэж байна. Энэ нь болохоор одоо яаралтай тусламжаар хийсэн хүн бүхэнд одоо тусламжаа үзүүлэхэд одоо хамгийн хэрэгцээтэй бас хөрөмж юм нэг байгаа. Малын тоо толгой алуун татврын хөрөнгөөр устдал бол 18 сая төгрөгөөр малчтын сөрөд хашаа орооны аюутгал халдвар гүйцэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд бол хүрээнд 338 суурийн 283 хашаа ороог аюутгасан. Энэ аюутгалын арга хэмжээний үр дүнд бол одоо малын халдварт болон шимжлэг өвчтний өрсөн сэргийтэй арга хэмжээг бол одоо үр дүнтэй зохион байгууллаа. За аймгийн засаг дарагт бэлчээр усжуулах ажлын саналыг хөргүүлж
Монгол Улсын засгийн газар болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа адаптивистийн санхүүжилтээр за манай Сэргэлэн сумын Барчин 1-р баг, за Ар холоо 2-р баг, Очир хүрээ 4-р багийн нутгуудад инженерийн эзтэй гүн өрмийн худдаг цогцоор одоо гарсан. За нийтдээ бол 3 удаа гарсан байгаа. Бид бүхэн бол Ар холоо 2-р багийн Сэртэн гэдэг газар дээр гарсан инженерийн эзтэй гүн өрмийн худдаг дээр хүрэлцэн ирээд байна. За би 2-р багийн иргэн нинж явахтай бүттэй байна. Би өөрийн гэсэн худаггүй байхад айлын худаг гойж мал хонороо устсан тэгэхэд айлууд зарим ч услуулан зарим ч услуулахгүй гэцүүлээс. Манай сумын удирдлагууд хөөцөлдөж адав төслийн хөрөнгөөр энэ худгийг гаргаж өгсөнд би маш баяртай байна. Орон нутгийн хөгжлийн сан одоо малын тоотолгоо албан татвараар бэлчээр осчуулах одоо ажлын хүрээнд Сэргэлэн сумд одоо 4 баг дээр одоо гарсан. Манай баг одоо ходог гарахаар иргэдийн нийтийн хурлаараа сонгож баталдаг. Энэ жил одоо манай баг дээр одоо сондыг гэдэг айл дээр одоо ходог гарсан. Би 3 дугаар малчин сундыг хүн байна. Бид өмнө нь ходоггүй байсан цод өөрөө хавийн хөрөнгөөрөө нэг ходог гаргаад термонт ажигт ходог гараагүй ус гараагүй шавар гог шавартай усл гарсан. Тэгээ одоо өнөө жил намар малын хөрөнгө малынхаа татвараар ингээд ходог устай болоод өнөө жил сайхан үйлчлээ сайхан малаа онд оруулж байна. Нөгөөдөн зас багтаа сайхан үйл болж байна. Термал усаар hodгаараа одоо амар хөгөө сайхан ондорж байна. 2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн малын тоотолгоо албан татврын 47 сая төгрөгийн хөрөнгөөр за Барчин 1-р багийн Дунгийн булаг, 2-р багийн Хүрээтийн булыг хашаалсан байгаа. За бид яг одоо Ар холоо 2-р багийн Хүрээтийн булаг дээр ирээд байна. За булгийг хашаалахдаа хөрсийг нь хөндөхгүйгээр за налуу конусын хэлбэр ашиглаж за бод баг мал шүргөхгүйгээр тийм конусын байрлалыг ашиглаж хашаасан байгаа. Энэ онд за Сэргэлэн сумын хэмжээнд нийт нь 3 булгийг хийх хашаалсан. Сумын орон нутгийн хөгжлийн сан малын тоотолгоо албан татврын хөрөнгөөр 2 булгийг хийх. За мөн одоо Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй адав төслийн санхүүжилтээр 1 булгийг хашсан. За бид бүхэн яг одоо бол адав төслийн санхүүжилтээр ашигдсан нарангийн булгийн их төр ирээд байна. За Дорнот аймгийн адав төслийн нэгжид орон нутгийн зүгээс хүсэл тавьж нарангийн булгийн хийг хаших за санал бол дэмжигдсэн. За ингээд энэ 2024 онд адав төслийн санхүүжилтээр нарангийн булгийн хийг бол ашиж хамгаалсан байна. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дорнот аймгийн Сэргэлэн сумын Очир хүрээ 4-р хувьд мал угааврын бань ашиглалтанд орсон. Энэ угааврын бань нь 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай мал нэмдгийн стандарт хангасан ийм бань болсон. Энэ бань ашиглалтанд оруулснаар бол мал нэмдгийн үйлчлэгээ болон малчтын одоо ажлыг хөнгөвчсөн сайхан ажил боллоо. За энэ угааврын бань маань өдөрт одоо 6-аас 10,000 мал бог малыг одоо угаах хүчин чадалтай ийм сайхан ажил болжээ.